Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өдрийн минь хүргэе. Пакцгэмэнээс авсан хүмүүс нь WordPress-тэйгээ яаж холбох вэ гэд мэдгүй байгаа. За өнөөдөр болохоор энийг заана. За Packers ирсэн email-ийнхаа дээр cPanel хэсгийн энэ доор байгаа линк хэсгийг хуулаад за шинэ tab нэгээд за энэ дээр болохоор paste гинэ. За cPanel гэсэн юм хэсэг гарч ирнэ. За энд дээд хэсэгт нь мэйлээр ирсэн нэвтрэх нэрээ, доод хэсэгт нь нууц кодоо хийгээд нэвтэрч орно. За хамгийн доод хэсэгт харагдаж байгаа тэр installer хэсгийн WordPress товчон дээрээ дараад нэвтэрч орно. За ингээд доошлуулангууд install now гэсэн хэсэг байгаа. За гарч ирсэн хэсгийн тэр харагдаж байгаа хэсэгт double P гэсэн үсэг байдаг. За энийг арилгаад доошлно. За энийг арилгахгүй байх юм бол shortcut-ыг top гэдэг одоо миний харагдаж байгаагийн ард талд нь double P үсэг гарч ирээд байдаг шүү. Заавал тэгж хайх шаардлагатай болдог учраас за тэрийг заавал арилгаарай. За одоо энэ харагдаж байгаа хэсэг дээр өөрийнхөө одоо WordPress нэвтрэх нэрээ бичнэ. За доод хэсэгт нь одоо өөрснөө зохиогоод нууц кодоо бичнэ. За сайт руугаа нэвтрэх нэр нууц үгээ зохиож байгаа учраас за өөрсөндөө аль болох амархан тэгээд мартахааргүй гэснүүдээ зохиогоод за тэгээд доошлуулад за тэр хоёрт харагдаж байгаа тэрийг чеклээд за install авчаад дарнаа. За энэ дээр гарч байгаа хэсэг болохоор би үүсгэж учраас нэр нь давтагдаад байна гэсэн юм алдаа зааж байгаа. За тэгэхээр та бүгний хоол ийм ногоорсон зөв гэсэн тэмдэг гарч ирнэ. За энэ хэсэгт ногоороод хэрвээ зөв тэмдэг гараад ирэх юм бол одоо сайт чинь WordPress-тэй холбогдсон гэсэн үг. За энэ хэсгээ дээшлүүлээд W үсгэн дээр дараад за тэр логин товчийг дарангуут WordPress-тэй холбогдсон вебсайт руугаа орох байгаа шүү. За тэр дээд хэсэгт харагдаж байгаа shortcut-ыг top ташуу зураас тэгээ WP admin ташуу зураас гарсан байх юм бол ингээ яг зөв үүссэн байна гэсэн үг. Энэтэй адилхан таны сайтын нэрэн дээр ингээд ташуу зураас үүсээд гарнаа. За одоо Packcgmnээс гараад за шинэ tab үүсгээд за shortcut-ыг top гэд би болохоор бичиж байгаа. Та болохоор сайтынхаа нэрийг бичээд ташуу зураас аваад double P зураас татаад admin гэд орно. За энд нь болохоор нөгөө сайн баяр багшаас авж байгаа хүмүүс болохоор шууд ингэж орж ин. За Packers авж байгаа хүмүүс нь болохоор Packer WordPress-тэйгээ холбоод за дараа нь ингэж орно шүү. За WordPress-ээ суулгацсан байгаа үед ингэж шууд WordPress чи ороод ирнэ. За WordPress-ээ заавал суулгая шүү. Суулгахгүй бол алдаа заана. За тэгээд нэвтрэх нэр пассвортаа бичээд ингээд WordPress-тэйгээ холбогдсон таны сайт чинь ингэж гарч ирж байгаа шүү. За WordPress-ийн зарим нэгэн тохиргоог хийж үзцгээе. За одоо дэмээ солилцгоё. За тэрний биртэй хэсгийн дэм гэсэн хэсэг рүү ороод add new дээр тараад за доор байгаа search хэсгээс болохоор хайна. За эсвэл өөрт байгаа дэмнүүдээсээ сонгоцсон болно. За миний хувьд болохоор news magazine гэсэн дэмнүүд дажгүй юм уу да гэж би харсан. За дэмээ сонгоод за install-ийн дарна. За хажууд харагдж байгаа preview-ийг харах юм бол за урьдчилаад харах гэсэн үг. За ингээд ийм бүтцтэй дэм байна гэдгийг нэгээд энд харуулж байна. За дэмээ сонгочоод active товчийг дарна. За active товчийг дарснаар дэм чин идэвхжнэ гэсэн үг. Сонгогдсон гэсэн үг. За active болгосон дэм маань
customize гэсэн бичгтэй болно. За энэ customize бичгэн дээр дараад за ингэнгүүт сайтаа янзалж болох хэсэг гарна. За хажууд нь харагдах байдал болохоор сайтын хэсэг. За тэр үзэгнүүд дээр дараад бичиг болон артлын фон, өнгө зэрэг болохоор бүгдийг сольж болно. За Morning of Mongolia хэсэг дээр дарангууд за энэ бичигдсэн хэсэг нь харагдаж байна. За энийг нь болохоор Morning of Mongolia нэмээд Монголын өглөө болгочих. За доош нь болонгууд энэ үсгийн хэмжээ харагдаж байна. За энд бас нөгөө лого тавьж болох хэсэг харагдаж байна. За энийг болохоор ингээд арилгаад за хэрхэн лого тавихыг үзүүлье. За select icon хэсэг дээр дарангууд зураг оруулах хэсэг гарч ирнэ. За upload files хэсгийг сонгоод зургаа сонгоод за open дээр дарах эсвэл хоёр товшвол одоо ингээд зураг нь ороод ирнэ. За тэгээд select-ээ сонгоод за энэ тодорч харагдаж байгаа хэсэг дээр зураг тавих учраас энийг ингээд аль хэсгийг тавьмаар байгаа тэрийгээ сонгоод за crop image-ээр дарчин. За тохиргоогоо хийгээд ингээд болцсон гэж үзэх юм бол тэр цэнхэр publish хэсгийг заавал дарна. Ингэж за тохиргоонууд маань ингээ орох байгаа шүү. За тэр Монголын өглөөгээ нэмэгдсэн харагдаж байна. За доош нь гүйлгээд за тэр Facebook болон YouTube сувгийн тэр зураг харагдаж байна. За энэ дээр дарах юм бол Facebook болон YouTube сувг руу холбогдно. За энэний үзгэн дээр дараад за ийм өөрөө ингээд Facebook болон Twitter гэдэг ийм хаягнууд байгаа. За энэ дээр нь болохоор линкийг байрлуулад өнгөд шууд зургаар дарахад холбогдно гэсэн үг. За энэ нь болохоор дэмнээсээ шалтгаалаад ийм юм байна. Бас байхгүй ч үж болно шүү. За доор харагдж байгаа энэ өгүүл, нүүр бодолт, мэдээлэл гэсэн хэсгүүд нь за пэйж хэсэгт хамаардаг байгаа. За эдгээр ингэж яаж тохируулах вэ гэх юм бол буцаад тэгээ пэйж хэсгээ сонгоод за энэ дээр нь болохоор оруулаад өгнө. За тэр дээр харагдж байгаа add new хэсгийг дараад оруулаад өгдөг байгаа. За сайттай хэрхэн мэдээ нэмэх вэ гэх юм бол тэр хатгуур шиг хэсэгтээ пост гэсэн хэсэг рүү ороод за энэ пост гэсэн хэсэг рүү ороод тэр постны дээдлийн add new гэсэн хэсэг дээр дараад за тэнгууд энэ мэдээ оруулах хэсэг гарч ирнэ. За дээдлийн хэсэгт нь гарчиг өвн. За би энэ дээр нь болохоор гарчиг хэсэг гэж биччихье. За доод хэсэгт нь бэлдсэн мэдээгээ оруулж өгөх байгаа. За би энэ мэдээ одоо бэлдэх хэсэг гэж биччихье. За мэдээгээ бэлдснийхээ дараа тэр харагдж байгаа publish гэсэн хэсэг дээр дарна. Тэр дээр харагдж байгаа publish гэсэн хэсэг дээр дарна. За би нэг оруулах шаардлагагүй учраас дарахгүй байна. За энэ дээр дарангууд шууд нийтлэгдэнэ. За WordPress маань айгүй хэлбэр тэгээд ийм сайт бэлдэх програм байт юм лээ. За та бас ингээд оролдоод үзээд авах юм бол хурдан суурчин. За тэгээд миний бичлэгийн маань заавал subscribe хийгээрэй. Комент хэсэгт бас комент үлдээгээрэй. Лайк дараарай. Баярлалаа.